Фено шинжилгээ хийх зааврыг танилцуулъя. Нитр оксидыг хэмжих арга нь амьсгалын замын эозинофил үрвэслийг онцлох инвазибус шууд арга юм а. Шинжилгээний гол зорилго нь амьсгалын замын эозинофил үрвэслийг үнэлэх астмын онцлогоо хяналтыг хянахад ашигладаг. Шинжилгээний өмнө хоол идэх, ялангуяа нитрат ихтэй хоол хүнс хэрэглэхийг хориглон дасгал хийх, тамхи татгаас айлуулах зайлсхийх хэрэгтэй. Төхөөрөмжийг бэлтгэхдээ төхөөрөмжийг асаана, бэлэн болсныг хүлээн, шинэ нэг удаагийн хушуувчийг аппаратанд холбоно. Өвчтөнд гүн амьсгал аваад удаан жигд амьсгалаа таслахгүй үлээх ёстойг тайлбарлана. Өвчтөн сандал дээр нуруугаа тэгш босоо суулгана. Тайван хамраараа биш амьсгалахыг зөвлөнө. Амьсгал авахдаа төхөөрөмжөөс хол зайтай амаараа гүн амьсгал авна. Амны хушуувчийг амандаа зууж уруулаа жимээж сайтар битүүлнэ. Амьсгал гаргахдаа айжмаар жигд огцсон биш тасралтгүй үлээн. Төхөөрөмжийн заагчийг харж урсгалыг тогтвортой барина. Үлээхдээ зөв ногоон өнгө дээр зааж байвал зөв үзүүлэлт гарч байгааг илтгэн. Улаан өнгө дээр байвал хит хүчтэй үлээж байна гэсэн үг юм. 10 секунд жигд үлээгээд 1-3 удаа давтаж дээд үзүүлэлтийг авна. Ихэвчлэн насанд хүрэхчид 10 секунд орчим үлээн, хүүхэд бага хугацаат байж болно. Ойролцоогоор 6 секунд байдаг. Амьсгалд буцааж авахгүй нэгэн жигд үлээх хэрэгтэйг сануулах хэрэгтэй. Шинжилгээний үр дүнг уншихдаа дэлгэцээр фено PPB утга гарна. За 25-аас бага PPB утга байвал бага үрвэсэлтэй, 25-аас 50 PPB байвал дунд, 50 PPB-гээс өндөр байвал эозинофилийн гаралтай үрвэсэл байгааг илтгэж байгаамаа.